За би 1973 онд сургууль төгсөж ирээд кино үзүүрийн газар Нэгтлэн бодогчоор 17 жил ажиллаад 1986 оноос 2007 он хүртэл 20 жилийн хугацаанд мал амилгын газар Нэгтлэн бодогчоор ажиллаж ирсэн. Энэ ажиллах хугацаанд одоо дадлага туршлагатай удирдлагууд тэгээ мэрэгжлийн эмч нартай хамтран ажиллаж байсандаа баяртай байдаг юм аа. Одоо миний хувьд бол ажиллаж байх энэ үед бол тийм ийм нарийн компьютер юм байсангүй сампингоор л эхэлж ажиллаа явуулж байсан. Миний аваг ах нах зах Гомбо гэж Хөдөлмөрийн Баатар Нэгтлэн бодогч хүн байдаг. Тэр маань наадыг жоохон байхад нэг гятал сампин зааж өгсөн. Тэрнийхээ хүчээр л би ч эхлээд ажлын гараагаан гятал сампингоор явуулж байлаа. Тэгээ дараагаар нэг электрон тогн залгадаг цахилгаан машинаар явуулж байлаа. Хизээ хойно тийм юугаар электрон машинтай явуулж ингэж ажил үүргэн гүйцэтгэж явсан үе байсан юм аа. Тэгээ ажил маань миний ажилласан 20 жилийн хугацааны эхний 10 жил бол нэлээх өөртөө бол ачаал ихтэй он жилүүд өнгөрсөн гэж боддог. Сомдын мал эмнэлгүүдийн тайлангуудыг хүлээж авч тэднийг шалгаж, нэгтгэж, дээд байгууллагадан хүргэдэг байлаа. Мөн мал эмнэлгийн эм тариа гэдэг чинь тэр үед их хөрөнгө байлаа. Мал эмнэлгийн тоног дөхөө өрөмж, багаж хэрэгсэл маш их тийм хөрөнгөтэй газар байсан мал эмнэлэг бол тэрний тоолго тооцоог жилд 2 удаа ч хийн. Тэгээд тайлан балансыг цаг хугацаанд гаргахын тулд нэрмэрүүтэйган хонон хөнжин байж энэ тайлан балансаа гаргаж хугацаанд юмудаа ажиллаа хийж тушаадаг ийм үе байсан юм аа. Би бас тэр мал эмнэлгийн сомдын мал эмнэлгүүдийн ажлыг нэгтгэхийн хажуугаар эрдэм шинжилгээний лабораторийн мал бэлтгэлийн конторын тийм тайлан тооцоонуудыг хийж тэдний нэгтлэнгуудыг давхар хийж байсан бас үе байдаг юм аа. Хөрөнгө тооцооны хувьд гэвэл ч улсаас нэгэнт батлагдсан бацлагдсан төсөвтэй тэр төсвөө цаг хугацаанд нь өгдөг болохоор мөнгө төгрөгийн гачигдал дутагдал иймээ тиймээч гэж нэг гайгүй. Тэгээд ямар ч болсон мал эмнэлгийн үйл ажиллагааны ажлыг явуулахад нэг их саад давтгар доголдол гарч байсангүй. Ажил маань бол жигс сайхан явагдаж байсан гэж миний хувьд бол бодож авдаг юм аа. Тэрнээс гадна өөрийн орлого гэж орлоготой мал эмнэлэг ариун цэврээс ордог орлого байдаг. Мал аж ахуйгаас ордог орлого гэж байдаг. Тэгээд өөрийн орлогын төлөвөө бол ямагт 100% биелдэг ийм газар байсан юм аа. Тэгээ сүүлд мал эмнэлэг маань үржил станцтай нэгдэж хоёулаа хүнс хөдөө аж ахуйн газар нэртэйгээр ажил маань нэлээ өргөжж ажилчид маань нэлээ олон тоонд орсон, ажил маань нэлээ өргөн явагдсан. Дүнд өвс хадлан тижэл, өвс мал аж ахуй, үржил станц ер нь тэгээд ажлууд бол чигтэй гайгүй сайн өндөр явагдаж байсан үе байгаа. 2003 оноос эхлэн компьютерт санхүүгийн програм суулгаж санхүүг тайлангаан компьютероор гаргадаг болсон үеэс эхлээд бол ажлын ачаалал бол хөнгөрч тэгээд нэг 2-3 жил ажиллаад тэгээ өндөр насныхаа дэтгэврт гарсан. Мал эмнэлэг байгуулагдсны 100 жилийн ой өгтөж хамт ажиллаж байсан хамт олондоо эрүүл энх уртуудаа наслахыг хүсэн өрөө мөн мал эмнэлгийн газарт ажиллаж байгаа дүүнертэй ажлын өндөр амжилтыг хүсэж өрөөе.